тэр 3 цомгийг бараг бүтэн сонсчод нэг цаг хугацаа зарцуулахгүй тэгээд бас огт танихгүй биш. Тэгээ ихэнх дууг нь угаасаа манайд мэдэх болохоор дахиад дурсчихсан. Юулээ эргүүлээд дурс сонсоход бол гоё л байна. За come to kick chat. Тэ. Энэ болонгууд ер нь бол нэг юм pedophile хүмүүсийг бариад бүр ингээд өөдөөс нь хараад бүр бичлэг ярилцлага хийсэн. Тийм амар нэвтрүүлэг байсан. Тэний ер нь үзээ. За бай YouTube. Тэгээ YouTube. YouTube дээр бай ч дээ. YouTube дээр 2 цагаас стрим буцаасан л да. Шөнийн 2 цагаас нөгөө Samsung-ийн Unpacked-ийг үзэж чаа штэ. Тэ. За. Кикийн чатыг ийшээ гаргаж ирээд. Юу үзэж байгаа юм бэ? Нэг аим шиг видео үзэж байна. Аим шиг видео шээс тэ. Эси хэдийн юмыг сонсооч мэн сонсноо чигсээ. Ямар ч манай линкдүүд жалгасчихгүй за. Сая нэг сүүлд орж ирсэн линкийг мань орж хараагүй байгаа. Сүүлийн 35 минутад орж ирсэн 1 2 3 4 линк байна. 5 ч юм уу. Тэгээ 5 линк байна. Энийг үзчих нэг бүтнээр нь. Ногоо эмотодоо бит ашиглаарай л гэж гоё да одоо. Танад зориулсан зөндөө олон эмотод байгаа please. За эпизодыг бидэнд дуунд гинэ. Энэ энэхүү кодод хэн нэр хүндийг унгаах гүтгэх зорилготой биш юм бид нийгэмд бодитоор орчих буй аюулыг хөндөж олон нийтийн сэрэмжийг нөлөөлөх зорилготой гинэ. Thank you for sub. Дэдийн entertainment бидэнд дуунд гэдэг кодод чужаад. Тэ сайн сапи байсан бай. Юу гинэ? Thank you. Thanks for 3 years. Энэ зурагтын нэвтрүүлэг юм уу чад? Энэ зурагтын нэвтрүүлэг юм уу? Энэ кофе зила vibe мэдрэгч чинь. Айкс намайг тооход хэлээд өгөө шууд авахгүй юм заа. Айкор өнөөдөр бол орохгүй. Эзээ орохоо мэдгүй. Ямар ч айкор хорно. Яа юу гэнэ вэ? Очид салтаагчин дэлгээд боовоо хий болохгүй юу? Эсвэл чамайг илж таалж өгье. Чи хатурсан бов хөхөд үз. Предатор орж ирлээ. Танд яах гэж ирсэн бэ? 13 настай хүн гэртээ ганцаараа та хурж ирлээ. Педофилуудын хамгийн амархан, хамгийн амтд цаг бол хүүхдүүд байдаг. Гэтэл бастай. Орчинд бэлгийн дарамт үзүүлдэг. Насан турсан хүмүүсийн аюулыг олон нийтэд ойлгуулж тэдний эсрэг зогсох юм. Монгол улс их эзэн Чингис хааны нэрийг тээж Эрдэнэ түүхээрээ дэлхийд танигдсан ард түмэн. Бидний нийслэл Улаанбаатар, Өвлийн утаа, замын төвжрэл. Алдаа дутагдал цөөнгүйч. Яг энэ хотод мянган хүүхэд залуус өсөж торнож байна. За. Тэдгээр залуус дэлхийн тайзнаа гарч Монгол хүний биеийн хүч, Монгол хүний дэсвэр дэвчээр, Монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд дахинд харуулan өөрийн нэрийг Монголын нэртэй хамт түүхэнд хамгаалсаар байна. Гэвч энэ бүх бахархал
амжилтын сүүдэрт бид нэг зүйлийг удаан хугацаанд орхисоор иржээ. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг хэн хамгаалж байна? Тэдний захим орчинд хувийн орон зай. Итгэл найдварын цаана бодит аюул нуугдсаар байна. Энэ аюул ухардаггүй. Энэ аюул зогсдоггүй. Энэ аюулд хэл хязгааргүй. Энэ бол захим орчинд хүүхдүүдийг хуурч мэхэлж, дарамтлж, тэдний хувийн орон зайд халддаг хүүхдийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн байж чад энэ яг гэхдээ би танаас бодож юм асууя да. Одоо эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс рүү ч бас би хүүхдүүд рүү чичдэг гэж магадгүй. Яг та нар л яг ийм бэлгийн дарамтны мессеж ирж ирсэн үү? Саб яаж авах вэ? Gift хийчих гээд байхын хааха. Анхаарлын дээр саб гэж өчөөд гарч ирсэн линкэнд дарчих. Safari-гаар ч юм уу Chrome-оор оруулаад болоо гэсэн. Нилээн түгээмэл юм шиг байгаамаа. Ирээштэй гэстэ хууд бичээд байлаа. Айксин руу нюд явуулсан. Нэг ахаас юуг боо орж ирж исэн. Манлоо чинь бас боо орж ирж илээс л та. Гэтэ мань жоохон байгаагүй л та. Яг хөө гэтэ миний давааг жоохон байхгүй сошиал медиа байгаагүй болохоор орж ирдэггүй байсан байж магадгүй лээ. Ямар ч намайг бага ангид байхад ингээд бид нар сургуулийнхаа манай сургуулийнхан манай юу гэдэг ангийнхан ч юм уу ингээд нэг гаражн дээр үсэрдэг байхад нэг гаражн дотор л нэг ах боовоос хагаад өчтдөг гэсэн. Тэр гэхдээ би зүгээр ингээд юу гэдэг мэдрэл муу тах юм уу. Угасаал нэм сэтгцийн өвчтөе хүн гэж би ойлгодог байсан. Тэгээд надад бол ямар нэгэн тийм ирээгүй юм байна. Одоо бол нэлээд түгээмэл орч үед л. Тэгэл нэг нэр усгүй хаягнаас л зураг ирдэг хаа. Аюулгүй. Та хүүхдээ хэр сайн мэдэх вэ? Таны хүүхэд захим орчинд хинтээ альцж байгаа вэ? Та хяналт эхнэр лүү нэг хүн видео кол залгаад тайраа ийм хүн залгаатай нэгэ цуг авсан чинь боовоо барьцсан гараа ижсэн. Хайвчтай. Гэхдээ ер нь бол эмхтүүд рүү бол боовны зураг бол бүр мөнхийн юм билээ шүү дээ. Одоо анаар үертэйг одоо өөр улж исэн одоо YouTube champion дээр уулзж байгаа эмхтэй YouTube-рууд бол ингээд мөнхийн бүгд нь л бүр ингээд заавал олонний танил байхгүй зүгээр л тий нэг олонний танил бол болтлоо ингээд social media энэ хөтлөөгүй охтууд ч гэсэн ирдэг юм билээ. тавьж чаддгүй. Захим орчин бол өнөөдөр бид бүхний суралцдаг, тоглодог, найзалдаг хамгийн том орон зай. Гэвч яг энэ орчинд насан туршаагүй хүүхдүүдийг садар самунд уруудах, тэдний гинэ итгэл, сул дорой байдлыг ашиглан зураг бичлэгээр дарамтлах, цаашлаад бэлгийн үжихрэл үлдэх зорилготой хүмүүс бидэнд дунд цөөнгүй бий. Бид энэ хүн нэвтрүүлэхээр тэдний боовоо явуулахаар яадгийн болоо ямар гоё юм бэ сэр төлөвчтэй гэж бодд юм бата. Анаа мэдхгүй байна. Одоо ингээд юу байдэн штэ. Яг тэгж боддгүй л байх ямар ч байсан. Гэтэ зүгээр л угаасаа явуулмаар л хэд байх. Одоо ингээд Япон кино мэнэнд ч юм уу бас кинонд ингээл нүцгэн ингээд хөрөвдөө явж байгаа ингээд дэлгэдэж штэ. Тэр яг яах чаа. Зүгээр л харуулмаар л байдаг байх. Тэ мэн эдгээл бас яадаг л штэ одоо ингээл хоолныхоо зургийг аваад стори хийгээл. Тэр яг ямар хэрэгтэй. Зүгээр ямар ч талхан ингээд химээр байгаа юмнууд байгаа штэ бид нарт. Хоолны зургийг явуулдаг ч юм. Эсвэл ингээл хөдөө явснаа хөдөө явж байгаа уул усны зургийг ингээл аваад оруулдаг байсан тэ. Тэр ингээд тэ зүгээр цаанаасаа ингээд бидний тархинд ингээд хүмүүс ингэдэг штэ ч юм уу. Эсвэл зүгээр хүмүүс ингэдэг штэ гэдэг мэдээд тэнгуүтээ бид нар тагаж дуурайгаад нэг химээр санагдаад тийм хүсэл төрөөд байгаа штэ. Тэрнтэй адилхан нэг тийм хүсэл байгаад гэж би ойлгоод байгаа штэ. Таагаад байгаа штэ. Thank you Devka. Thanks for 9 years. гаж өгүүллүүдийг харуулах бол бидэнд тэднийг барьж байцаа хуулиасны ирэх байхгүй. Тиймээс тэд өнөөдөр чирэх чөлөөтэй явсаар маргааш хэний хүүхдэд холбогдохын тодорхойгүй хэвээр байна. Эдгээр хүмүүс таны баян ядуу өндөр албан тушаалтай аль эсвэл жирийн иргэнүү гэдэг огт хамаагүй. Тэд хэний ч хүүхдийг ялгадаггүй. Тиймээс таны хүүхдтэй энэ аюул ойрхон байж ч мэднэ. Тэгвэл та хүүхдээ яаж хамгаалах вэ? Энэ нэвтрүүлгийн зорилго бол насан туршаагүй хүүхдүүд рүү өөрийн гаж зураг бичлэгийг илгээж мөн тэдний өөрсдийн зураг бичлэгийг авч дарамтлан садар самуун дурууд адах, бэлгийн харилцаатай холбоотой ёс бус үг хэллэг. Цахим болон бодит орчинд бэлгийн дарамт үзүүлдэг насан туршсан хүмүүсийн аюулыг олон нийтэд ойлгуулж тэдний эсрэг зогсох юм. Монгол улсад өсвөр насны 4 хүүхэд тутмын нэгэн захим дээрлэхэлтэд өртөж
Насан туршаагүй 3 охин тутмын нэг нь захин бэлгийн дарамтад өртдөг. Зөвхөн 2022-оос 2024 оны хооронд Монгол улсад 10-аас 14 насны 72 охин төрж, нийт 4161 насны төрөөгүй хүүхэд бэлгийн хүчирхийллийн охирч болсон байна. Тэдний 3898 нь охтууд. Захин орчин 4 эмэгтэй тутмын нэг нь эсрэг хүүснээсээ бэлгийн гаж үйлдэлтэй холбогдох зураг бичлэг. Эсвэл эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг авдаг гэсэн судалгаанууд бий. Эдгээр тоо баримт зүгээр нэг статистик биш. Эдгээрийн цаана маш олон айдас чимээгүй шаналд үлдсэн бодит хүүхдүүд бий. Юуны өмнө бид нэг зүйлийг тодорхой ойлгох ёстой. Насанд хүрсэн хүн бэлгийн дор хүсэл сонирхол нь бие бэлдэр сэтгэл зүйн бүрэн хөгжөөгүй 15 ба түүнээс доош настай хүүхдүүд рүү чиглэдэг. Сэтгцэн эмэгтэй хүмүүсийг Гүг доктор гээд кинон дээр өөрийгөө педофайл гэдэг юм мэдээ нэг залуу эрхтэгнээ гэмтээгээд эмдэг төчөө тайраад үг гээд гайденс чинь боломжгүй гэсэн чинь амиа орлждаг. Өөрийгөө педофайл гэдэг юм мэдээд тэгснээ өөртөө ойгуутчих юм. Яг what the fuck is that? Бас тийм сэтгэл зүйн хувьд өөртөө бас асуудалтай л ах л та. Тэ. Өөрийгөө ижил хүснэ гэдгийг мэдснээ өөрийгөө бас буруутгаал зөндөл явж байгаа хүмүүс байгаал. педофил гэж нэрлэдэг. Өөрийнхөө хүүхэд шиг амьдралд дөнгөж хөл тавьж буй нэл хүрсийг маань бэлгийн гаж хүслээ ханх хэрэгсэл болгоно гэдэг хамгийн ич хүртэй, хамгийн аюултай гэмтүүлтэл юм. Бид энэ нэвтрүүлгээрээ тэднийг аратан буюу предаторууд гэж нэрлэх болно. Предатор гэдэг нь сүргийн хамгийн сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй амьтдыг агнаж амьдардаг аратан. Тэд өөрсдөө ч бас сул дорой учраас өөрөөсөө хүчрээг нэг илүү халдаж чаддаггүй. Үүнтэй адил педофилуудын хамгийн амархан, хамгийн амтад цаг бол хүүхдүүд байдаг. Монка. Манай 10 жилийн найз ах эхэндээ минь тустай. Найзууд хоёр дандаа гоё юм авч өгдөг. Уул нь гоё ах л байсан. Нэг их юм боддоггүй байсан болохоор Facebook-оор найзууд болоод ганц нэг ойр зургийн бичдэг байлаа. Тэгсэн удаачгүй дандаа шөнийн цагаар бичдэг. Хоёулахнаа уулзъя. Хамт бай. Жийл намайг ойлгоно. Би чамд амттай юм авч өгье. Гэрт чинь яваад очие гэд эвгүй юмнууд бичдэг байсан. Би ч дандаа үгүй гэдэл. Сүүлдээ нэг л эвгүй санагдаад байсан. Нэг өдөр надад мөнгөөр бэлгийн харилцаанд орох санал тавьсан. Би гайхаа шууд түүнийг болоо гэсэн. Хамгийн гол нь эхнэр хүүхдтэй гуж гарсан хүн байж яаж тийм муухай юм бич чаддаг байна л гэж боддог. Тэгсэн тэр ах ялцчихвэл дандаа тийм хийж явдаг. Гаж донтой хүн байсан бэлээ. Одоо оюутан болсон болохоор тэр найзтайгаа найзлахаж болсон. Би тэр ахаас одоо ч хүртэл яадаг. Би СУ-д ажилладаг байсан юм. Тэгээ манай хажуудлын оффист ажиллана байдаг байсан баха. Байн орж ирж юм авдаг нэг ах байсан. Манай ав шиг 40 гарцсан хүн. Тэгэд анхандаа зүгээр л гараад явдаг байсан. Сүүлдээ танилцъя, чамаа хэн гэдгийг. Энд нэг юм болохгүй байх гэдэл дуудаад тэгээ миний биеийн зөвшөөрлгүй хүрээд амар сонь хараад байдаг байсан. Тэгээд ажиллаа хийж чадахгүй тэр хүнээс яагаад улан надад ажил маань чухал байсан ч тэр хүн миний аав шиг хүн байж ёс зүгөө тийм үйл гаргаж байгаас нь болоод гарч байсан. Ажлаас гарсны дараа хүртэл миний сошиал хаягийг олчихсан сонь бичээд л байсан. Ийм бас анаа Японд байхад болж ирсэн гэсэн. Нэг залуу ингээ гадаа нь хүлээгээд байдаг тийм амар түлхүүрний осортой ингээ баахан юудлээ кичэнтэй. Тэгээл ингээ түлхүүрний осор ингээ дугарч орж ирэл. Тэгээл юм юм ингээл асуугаа шалгаагаар гадаа нь хүлээгээл цуг үргээд үг юм үгийгээл ч. Тэгээд ингээд анаа бас юм түлхүүрний осор бас амар траумат болж ирсэн. Би тэгтээ ихэнхдээ ийм зүйлүүдэд найзуудаа л хэлдэг. Нэг өдөр хичээлээ тараад автобусан суугаад тарих гээд явж байсан юм. Манай хол учир би дэмжиж явдаг. Дараагийнхаа автобусыг хүлээгээд зогсож байтал нэг өвөө ирснэ. Ямар хөөрхөн охин бэ гэд гарнаас минь атгаад авсан. Би ч тухайд нөх юм бодоогүй адилхан жоохон охинтой хүн юм байхтаа гэд баярлаа өвөө гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр өвөө би чамайг сая автобусанд харсан. Ёстой хөөрхөн охин байна. Танаа хаана байдаг вэ? Хамт явах уу? Гихмэд санаа асуултууд асууж эхэлсэн. Уг нь автобусны буудлын дээр зөндөө хүн байсан ч би айгаад үгүй би өөрөө явна гэд явах гэтэл гарнаас минь амар чанга атгаад намайг ална гэж байгаа юм шиг л харж үлээ. Би тэр үед сандраад гараа салгаад СУ рүү зугтсан. Цаг гараа яхаа мэдэхгүй СУ-д сууж илээ. Цонхоор хараад нөгөө хүн хүлээж байгаа болов яаж харих вэ гэд маш их хайсан. Энэ аюул бодит уу? Тэд жинхнээсээ юм үйл хийдэг гэж үг их зэрэг маш том асуулт бидэнд байсан юм. Тэвч учраас манай баг бид бүхний өдөр бүр хэрэглэдэг сошиал платформудад
Хэд хэдэн эрэгтэй эмэгтэй хуурамч аккаунт нээхэд эхний 20 минутын дотор л бид эрэгтэй хүмүүсээс бэлгийн харилцаатай холбоотой ёс бус үг хэллэг. Эхний 20 минут. Хүний бэлэг эрхтний зураг. Хүүхдүүдийг зохисгүй үг хэлэхээр дуудах. Мөн дээрээс нь мөнгөөр бэлгийн харилцаанд орох санал зэрэг байж боломгүй ухамсаргүй үг үйлдэлүүдийг баримтжуулж авснаар уг аюул хүүхэд болгоны ард отож байгаа гэдгийг олж мэдсэн юм. Хамгийн гол нь би 14 настай гэж хэлээд байхад л тоосон шинжгүй. Зүгээр л байдаг л зүйл юм шиг энэ гаж үйлдэлүүдэд зогсоох бус улмас шунаж TikTok дээр педо нарыг бейтлээд уулзъя гэж дууснаа нийлээ зоддгийн аккаунт байсан шүү дээ. Би бас өчтөр нэг YouTube-ээс нэг аккаунт болсон шүү дээ. YouTube билүү юун дээр байлаа. Бас нэг shorts дээр нэг юм дугуй хуугардаг дугуй ч юм уу эсвэл тоогоор зөвхүүлдэг дугуй муугүй ингээ гудамжин тавингуудаа хулгай хийж байгаа хүмүүсийг тоогоор зөвхүүлээд эсвэл дугуунаас нь унгаж мунгаад тэгээд тэрийг нь харж хоолдог тийм prank-ийн channel. Яг л цус унарсан аратан шиг л авирж байсан юм. Би таар дахин нэг зүйлийг сануулъя. Тэд өөрсдийгөө 14 настай охинтой харилцаж байгаагаа мэдэж байгаа. Бас итгэж байгаа. Та бүхэнд хэд хэдэн жишээг харуулъя. Эдгээр чатнууд хуурамч биш. Уучлаарай би 14 настай. Тэгвэл чи секс хийж үзсэн үү? Чам таалагдана. Надтай уулзах уу? Эртхэн хийгээд үзчихвэл чамд л хэрэгтэй. Би чамд мөнгө өгч болно. Чи аав ээжтэй хэлэхгүй байхад л болно. Чи хөөрхөн юмаа танилцъя. Сайн уу намайг тэр гэдэг 15 настай. Чи хийж үзсэн үү? Юу? Секс? Үгүй тэр чин том хүний юм шүү дээ. Чи надад таалагдаж байна л та. Би тэгтээ хөггож гарсан өгшүн. Хоёулаа хийх үү? Би чам заагаад өгье. Үгүй би яагаад вэ? Зүгээр дэ эхэндээ тэгдэв. Чи явандаа дуртай болчихно. Та өөр охтууд руу бас ингэж үчдэг үү? Энэ тал дээр ч дурслагатай шүү. Гэтэ бас өмнө ингээд 10 жил мэл даахад ингээд эротик өгүүлдэг юм. Одоо хүмүүс эротик өгүүлдэг сонсдог юм мэдэхгүй тань л та. Эротик өгүүлэлт дээр иймэрхүү юм гардаг байсан шүү дээ. Ийм хамаатны ах ирээд нэг юм хэвлээ номерч хөвчөрсөн ил дээрээ энэ гээшаад. Яг тэр шиг сасагдаад ах юм. Тэр ах тэгээд юу гэдэг туршлагатай байсан энэ гişагаад. Аккаунтны эзэн маань өөрийн Facebook дээр эхнэр хүүхдийнхаа зургийг тавьсан байж их чинь эсвэл ичээх нь хүүхдүүд гэж худлаа ярьцаар л байсан юм. Одоо хамгийн эвгүй чатууд. Очиж салтаагчин дэлгээд боовоо хий болохгүй юу? Эсвэл чамайг илж таалж өгье. Чи хадварсан боов хөхөд үз. Яасан болохгүй юм уу? Худлаа дуртай байж. Чи ч сайхнараа байгаа да. Ахтайгаа уулзах уу? Ахан сайн ах байж чадна. Намайг цаашдаа халамжтай ах гэдэл дуудчих. My god. Чиний зураг надад байгаа. Би шалдан болохоос хойш орчин тавьж чадна шүү. Чи одоо миний хийснээр байх бол. Надтай аятайхан харьцаарай. Одоо хаана вэ яваад очие. Эсвэл гэр төрөө дээр. Энд хамгийн тод илэрч буй зүйл би 14 настай гэж хэлсэн тэр мөрөөд. Гэвч тэдний гаж үйлдэл садар самуу хүсэл зогсоогүй. Энэ аюул бидний дунд өдөр тутмын амьдралын нэг хэсэг шиг хэмээл зүйл болсон. Монгол улсад шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Төгжрэл, утаа, улс төр. Гэвч хамгийн чухал нь улс их ирээдүй болсон хүүхдүүд. Тэднийг харж байгаа. Энэ асуулт одоо бидэнд илүү амин чухал болж байна. Нэвтрүүлгийн хамгийн ихний предатортай танилццгаая. Түүнийг Д гэдэг. Тэр 37 настай, эхнэртэй, бас 3 хүүхдийн аав. Бид бүгдийн өргөнөөр орж үйлчлүүлдэг төргөө олны газар тоогооч хийдэг. Түүний манай хуурамч Жоо гэх 13 настай охины хаяг руу явуулсан чатны баг хэсгээс. Ах нь 37 настай. Би 13 настай. Хайр дурлалд нас хамаагүй гэж боддог шүү дээ. Хаа. Миний бов чам таалагдж байна уу? Сайн уу өрхнөө юу хийж байна? Би жоохон удаад л байна. Чамтайгаа уулзах юмсан. Чи гэртээ ганцаараа байх үе байдаг уу? Заримдаа. Чамайг тэрч хэвтээд хамтдаа шүнжин жаргамаар байна. Хурдан аав ээж чинь яваасай. Явх үед нь хэлэхээрээ хоёулаа уулзъя.
Тэр манай Огийн хаяг болон бусад хуурамч хаягнууд руу адил зүйлийг бичиж байсан. Тэр насанд хүрээгүй гэдгийг мэдж байсан ч харилцаагаа зогсоогоогүй. Бусад хаягнууд руу? That's crazy. What the fuck? Яг үнтэй те. Ингээд одоо бид нар чинь одоо ингээл те энэ охин надад таалаж, энэ охин секси байна ч юм уу, энэ охин царайлаг байна. Тэр охин лугаа ингээд те таалаж байгаа тэр охин лугаа онж бичнэ штэ. Энэ хүнд бол зөө яг царайлаг секси мекси тэр нь хамаа байхгүй. Зүгээр нас нь хамаатай юм уу? Зүгээр бүгдлүү шаас те. Уламл их чат явуулж гажиг асуултууд тавьж байлаа. Чи онгон уу? Тэр нь юу гэсэн үг юм? Секс хийж үзсэн үү гэсэн үг? Үгүй. Чи ч сайхнаар байгаа юм байна да. Ах хүн сонирхдгүй. Эцэст нь бид түүнтэй цаг товлон уулзахаар байсан. Бид Предаторыг ирэхээс 5 цагийн өмнө түүний ирэх байршил, нууц камер, дуу хураагуур гэх мэт зүйлсийг бүрэн байршуулсан. Мөн 13 настай охины оронд насанд хүрсэн эмэгтэй жүжигчин байсан. Окей. Хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс энэхүү бичлэгт орсон дүрс болон дуу хоолойд тодорхой өөрчлөлт оруулсан болно. Hello. I'll be bored of that and I would have to замыг хавьд талдаа шүү дээ. Энэ машин нэрэн замтаа биш үү шүү дээ. Урхан байхгүй би. Анtiin нэр доор ирстэй. Шаарацаа би эндээс амгалж. Би түүнтэй ойролцоогоор 3 минут ярилцсан ч энэ ярилцлага 50 явагдаагүй. Тэр асуултад хариулахын оронд тийм ээ. Тэр над руу Монголын үнэртэй салавч гаргасан. Учир нь тэрэнд ичиг улчирхаа гэж байхгүй. Тэрэнд зөвхөн гаж хүслэл байгаа. Ийм хүмүүс хүүхдүүдтэй чаталж, итгэлийг нь олж, уулзалт тавлаж, өөрийгөө энгийн мэтээр бидэн дунд нуугдаж чаддаг. Тэд яг ийм л байдаг. Дэш. Предатор орж ирлээ. Гадаа утга бисэн үү? Шаарсан уу? Нөө. Гэл хүрчтэй байна те. Тэд дэшээс. Because утас ингэж чадахгүй. Тэ тэрэс чи. Биш авчих юм за. За сайн байна. Та энд яах гэж ирсэн бэ? Өөрөө шинжлэх. Яах вэ? Үгүй. Та энд яах гэж ирсэн бэ? Таны ин гэдэг вэ? За нэг л ойлгож өгөх. За юм болоод байгаа юм. Гэтэ 37 настай кино газар тоогооч хийдэг. Эхнэр хүүхэдтэй гэж хүн. Юу чи цартай юм? 13 настай хүн гэртээ ганцаар байхад та хурж ирлээ. Энэ таны үзүү зүйл. Би танд дүүтэй уулзах гал ажилтай зул замаараа орчихсон шүү дээ. Гэртээ ганцаар юм. Яаж тэнд? Чанд яа. Танд дүү хэлж шүү дээ. Таны зорилго бол 13 нас дарах. Хаана юу болов? Таны төрсөн охин дээр эсвэл төрсөн дүү дээр чинь уж гарсан хүн гэртээ ганцаар авахт нэрвэл танд ямар санагдах вэ? Зүг хийж бодож байна. Чанд хаан зүг. Чи болоо маа стам. Та энд үтсэн байл та. Чи өөрийгөө фингердэж үтсэн үү? Стам юу? Ушаа тамшаа. Яг та үлж юм шатаачтай уусаа. Та бэлэг ха зургийг явуулж яа.
Танд хамгийн чухал нэг зүйлийг хэлье. Таны хамгийн том дэмжлэг бол манай YouTube хуудсыг лайк, subscribe дарж. Тэр 13 настай гэдгийг мэдсээрэж гэрт нэрж байна. Гэрт чинь хүн байхгүй үстэй гэж дахин асууж. Харин намайг асуулт асуух. Зүрэ next. Thanks for 2 years man. Thank you. Гэж бие өмөрч байна. Өөр талаас нь бодоод үзье. Энэ охин манай багийн гишүүн биш. Насанд хүрээгүй 13хан настай охин гэртээ ганцаараа байсан бол юу болох байсан бол? Танд хэлэх бас нэг зүйл бол тэд зөвхөн эмэгтэй хүүхдүүд рүү биш. Эрэгтэй хүүхдүүд. Өнөөдөр би бас гарын 5 үзлээ. Тэ. Шагтар ямар амар шат юм бэ? Зүгээр нэг эмэгтэй гэрт нь үргэж өгөөд нөхөр нь өнгөрцөн гэдгийг мэдснээ. Дараа нь хурж ирснээ. Шоо шаачлаа шүү дээ. Бүр яг ингээд гэрт нь орж ирээд сууж исэн чинь хүүхэд нь орж ирээд одоо хүүхдийнхээ тоглоомыг охинд нь манай хүү танаа охинд энэ тоглоомыг өгчөөрэй гэсэн энийг би авчлах гэж ирсэн юм а гэсэн чинь хүүхэд нь хаалганд огч орж ирснэ. Миний тоглоом болгоод алдсан байлээ. Өгч чадхааргүй болсон гэж хэлээ шаасан. Тэгэл бүх юм ойлгомжтой болоо шууд шаачлаа. Өдрөө бас халддаг. Манай хуурамч 14 настай эрэгтэй хүүхдийн аккаунт руу явуулсан чатнуудыг орлогын хай танилцах уу? Хай. Чи хэдтэй вэ? 14-тэй. Чи хэдтэй? Ах нь 45-тай. Зүгээр эцтэй. Ах нь гэтээ яг ингээд түрүүн биесээ тэрийг өнөөдөр би үзэхгүй гарын 5 ураг. Тэгээсээ гэрт ороод ирэнгүүт яг шууд тийм болох уу те. Тэ орж ирээл суугаад тэгэл босоод цонхны давтан дээр эхэлчихэж байгаа байхгүй юу? Цонхоор харж байгаад эхэлчих байхгүй юу? Яг мэдгүй сая ингээд Predator нь орж ирсэн чинь надад яг тийм төсөөлөв. мөнгө өгье. Ахтайгаа ганц уулзчих. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Найз охин байгаа юу ах энд? Байхгүй. Үзээгүй. Над руу нэг их ингэж бичээд байсан. Апароо. Хэзээ апа. Хэзээ чам руу нэг их бичсэн. Гэтэ чи наасанд хүрсэн юм чи хамаагүй л дээ. Яг үнэндээ. Чи өөрөө их шийдрийг гаргах насанд ирсэн болохоор хамаагүй л дээ. Тэгэхээр хүрээ дээр аяарал. За зэл. Та насанд ч та таваагүй шүү дээ би. Над руу бичиж байсан саяхан додоо чатлах. Оо нэрээ тийм юунууд Facebook группнууд гэдэг шүү дээ. Нөгөө садар чатл юм атлээ. Яа тэр группүүд дотор яг ингээ тэр групп чинь яг эдрийн юунууд байгаа шүү дээ. Бүр ингээд тоглоомын толбай шааж штэ гэж ийшээ чараал хөгтүүд бүгдээрээ садар чадлах гэсэн хөгтүүд тэгшин чи нэг ах орсноо садар чадлааш яа ямар амар бэ хоол ш тэзэж тэр групп би тэгж харж байгаагүй юм штэ том юм штэ би дөнгөж 14-тэй зүгээр яа public account байгаа биш баахан stock account дагаад story үзээд байдаг штэ. Тэгээд мэдхгүй ш. Одоо миний story хэн үзэж байгааг харддаг юм байна. 10-15 насны садар групп энэ төр гişаадсан юмнууд байд юм байлаа штэ. Яг хөө гэтээ би бас ингээ өөрөө жоохон байнгу тэр юм чин жоохон байхад тэр чинь сонирн байсан аахгүй. Сонирхолтой байсан аахгүй. Тэ ингээ садар чадал гоё сонсогч байгаа аахгүй жоохон хөвгтд бол. Гэтэ яг тэ ягаад ч юм ингээ өгөөшөнд орчих магамархан байгаа байхгүй юу? Систем ээдв. Систем сервер Крис оронд байсан бол яг хөө манай юм көдөд ихгүй маань өөрөөр яг шивэд яг л. Тэ яач магадгүй штэ яг үндэ хүмүүс чинь. Ахта зураг явуул да. Чи их царайлаг юм биш штэ. Ягаад найз өхөнгөө байгаа? Ахта боовныхаа зургийг явуулчих. Шинжээд өгье. Та гэхдээ 30 дээр давтсан юм шүү. Илүү өгшөө харагдаж штэ. Аа мэдсэн үү? Хаа. Чи тэгэд хэдтийн? Би 14-тэй. Зүгээр штт. Нас чинь зүгээр л тав байхгүй. Сайн ах байгаа юу чамд? Тэр нь юу гэж байгаа? Хамаатных идэргээд үү? Үгүй ээ. Тусалдаг ах гэх юм уу? Хаяа чамайг бөхсддөг. Яасан ичээд байгаа юм уу? Чи ахта таалагдж байна. Эрэгтэй хүн сонирхож байсан уу? Үгүй. Чамайг харахаар боов тултал хөвчрөөд байх юм. Сайхан цагаан бөхснийхөө зургийг явуулаач. Ах нь хинт ч хэлэхгүй за. Сексиж үзсэн үү? Үгүй юу гэж дээ. Үзхийг хүсдэг л үсттэй. Хаа. Үгүй. Нэгэнд үзхээс хойш ах нь чам заагаад өгч болно шүү.
Ах нь хөхөөд өгөхгүй. Гой олдсон штэ би тавираад. Юу яхаа? Би дөнгөж 14-тэй штэ юу яриад байгаа. Oh my. Чи санхүү өгөх боломжтой юу? Тэр нь юу гэж байгаа? Чи санхүү. Чи надад мөнгө өгөө надад секс. What the? Чи надад мөнгө төлөөд надтай секстэн. Би боовыг чинь хөхөж өгнө. Чи хүсвэл минийхийг хөхөж болно. Па юу вэ? Би 14-тэй тэхүү. Зүгээр штэ. Бүр групп секс хийж болно. Чамд эрэгтэй хүн сонирхдаг найз байгаа юу? Би бүр групп секс хийж үзмээр санагдаад байдیں۔ Царайлаг бол бүр өнгөө хийж болно шүү. Жихүүд сүргэм зүйл бол таны насанд хүрээгүй хүүхдэд насанд хүрсэн эрэгтэй хүн өөрийн биеийг үнэлэх. Мөн групп секс зэргийг сурталчилж байна. Групп секс гэдгийг мэдэхгүй хүмүүст хэлэхэд 3 ба түүнээс дээш хүмүүс бэлгийн харилцаанд орохыг групп секс гэдэг. Эдгээр чатнууд бидний хэлж байгаа зүйл биш. Аж донтнууд буюу предаторуудын бидэнд тавьж буй санал. Бидэн лүү явуулж буй чатнууд. Энэ бол нэг хүний аль эсвэл нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол манай нийгмийн асуудал. Сүүдэрт нуугдаж буй аюул. Бид өнөөдөр зөвхөн нэг хүнийг харсан мэт боловч үнэх хэрэгтэй ийм хүмүүс бидэнд дунд дахиад хэд байгаа бол гашуун үнэн бол бидэнд тэднийг барьж байцаах хууль ёсны эрх байхгүй. Бид илчилж чадна. Бид анхааруулж чадна. Харин Хууль ёсны эрх байхгүй гэдэг юу гэсэн үг юм? Бага насны хүүхэдтэй хүчээр секс хийхээс наан нь бол яач чадахгүй юм уу те? Хийснийх нь дараа болж шийдэж болох байлгүй дээ. Тэ тийм байгаа өстэй. Гэхдээ тэр наан нь бол те ямар тэнийг юм бэ? Өөрсдөө хүлээлгэх. Даслан зогсоох эрх мэдэл байхгүй. Тэд эрхчлөөтэй явж та бидний үр хүүхдийг хохироосоор л байх уу? Нэвтрүүлгийн 2 дахь предатор. Түүнийг Т гэдэг 27 настай компани борлуулалтын менежер. Тэр бидний нээсэн 3 аккаунт руу зэрэг бичдэг байсан. Баж асуултууд, мөн бэлэг эрхний зургнууд. Түүний явуулсан чатны багахан хэсгээс. Сайн уу танилцъя? Сайн уу? Яасан ч гоё нүдтэй юм. Яасан ч гоё биетэй юм. Чамтай додон танилцсамаар байна. Тэгё намайг гэдэг. Хэдтэй вэ? 15. Оо сайхан нас. Хаа. Чи юу хийж байна? Гоё юм харах уу? Эсвэл надад гоё юм харуулах уу? Юу? Миний боомны зургийг харах уу? Сая хараад нойтгонсон уу? Тэр нь юу гэсэн үг? Юу гэсэн үг юм бэ? Хараад одоо ковидын өмнө 15 дахь охиныг таксины жолооч хүчнээд шүүхтээр баригдаад 450к өгөөд ялахгүй 6 сарын тэнцэнтэй явж байсан. Над ч барь нэг сонсч санагдах юм. Хилүү чинь орсон уу гэсэн үг. Чиний царайг зөндөө харлаа. Одоо гоё юм харъя бэби. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Гэтэ бас 10 жилд байдаг байхад манай ангийн охтууд оюутнуудтай оюутан ах нартай үргэлжлэдэг байсан шүү дээ. Тэр итгэхэр нэгсэндээ педофил гэсэн үг. 11-р ангийн охин 1-р курс өөрөөс нь 2 ах. Тэр нь болонгууд 19 настай, манай ангийн охин 17-тай. Ер нь бол болохгүй л ахaltaа. Гэхдээ арай гайгүй л тий. Нэг 10 жилийн хүүхд бензин дээр онцгүй би залуучууд сонирхдаг. Тэгж шатдаг байсан шүү дээ манай ангийн охтууд.
Үгүй ээ. Яагаад ийм сони юм асуугаад байгаа? Байдаг л зүйл шүү дээ. Чи том болоод үзнэ. Чамд угаасаа таалагднаа. Чи өөрийгөө оролддог уу? Би насанд хүрээгүй шүү дээ. Битгий маяглаад бай. Угаасаа анх удаа хийж үзэж байгаа болохоор дуршлагатай хүнтэй хийж үзсэн дээрдээ. Түүний хүслээр бид түүнтэй уулзахаар болсон. Гэхдээ тэр тавсан цагтаа ирээгүй. Тэр төгжирсэн. Төгжрөл хэнийг ч ялахгүй сайхан юм да. Юу гэсэн үг? Төгжрөл явж гинөө. Чи юусе хоо стандартаар. За. Эсвэл гүн байхгүй гэдэг ааш юм уу байхгүй дээ. Би стандартаар юм уу? За. Тэгээд Хэсэг хугацааны дараа тэр дуудсан байршлын гадаа ирээд биднэлөө залгасан юм. Ийш тийшээ байнга харж шалгаж байгаа нэг л с ижигтэй. Гэмт хүн гэлбэлзнэ гэж. Тэр энэ удаа илүү тайван ярилцсан ч занал хилэл болон авилгал өгөх гэж зүтгэсэн. Байна. Бистам. Эргэ бичсэн маа. Тэгээд амынхаа хойд талд байгаа шүү да. Тийм үү. Тэгээд нөгөө ороод тэр дараараа за бид дотроос нь онгойлох юм. Предатор орж ирлээ. Энэ ихтэй айгүй суг гэлгнүүд юм 15 давуу замынхаа хойд талд гэж ярихгүй шүү дээ. Ярина уу? Ярих үл үү? Үгүй мүү? Тэгээд тэглээгээд том юм байна гэж бодохгүй л үү дээ. Бэж. Гэхдээ яг энэ чинь насанд хүрээгүй байгаа нь энэ хүмүүст гоё байгаа мó эсвэл бол зүгээр насанд хүрээгүй одоо хүүхэдтэй ингээ бэлгийн харьцаанд орох нь амархан байгаа болохоор тэгээд аа мó. Өөрийнх нь үеийн насныхан тоохгүй болохоо жоох хөвгөц сонирхт юм болов уу? Тэ, онгон юм уу зандан байгаа нь сонирхолтой байгаа х тийм үү? Насанд хүрээгүй мөртлөө бэлгийн харилцаанд орцсон байвал яах вэ? За сайн байна уу? Энд яах гэж ирсэн бэ? Үгүй ээ. яаж юм бэ? Та бүгдийн энэ чатанд ирвчсэн шүү дээ. 2025 оны 11 сарын 1-ний өдөр гэдэг аккаунтаас 20 цаг 14 минутанд сайн уу гэж орж ирсэн. Үгүй ээ. Энд яах гэж ирсэн? 14 настай хүн гэртээ ганцаар авахт. Зайтай холбоотой ёс бүс үг хэлсэн чатнууд нь энд байгаад идэг. Зорилго тодорхой. Надад ч бичсэн гэж юм. Энэ таны зураг. Компани борлуулалтын менежер. 14 настай насан туршаагүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэж ирлээ шүү дээ. Энэ таны үзэг зүйл юм. За надад ерөөсөө тийм бодлоо. Бодлоо байхгүй. Надад тийм биш юм шүү. Ямар ширөө бэ? Та бидэнд өөрийнхөө зургийг явуулсан байна л да. Мөн дээрэс нь өөрийнхөө бэлэг эрхний зургийг явуулсан. Наа зургийг чинь нэлээд гэж яаж юм. Наа чинь тийм
Юу болоод гэсэн биш. Үгүй ээ. За. Гүн ухацгай тийм үү? Сэтгэл маш гоё шах. Чи хүнтэй унтаж үзсэн үү? Би ч юм заагаад өгье. Би энэ тал дээр туршлагатай. Чи яг нөө шүүгч юм. Үгүй ээ. Би зүгээр хэдэн асуулт асууж байна. Өөр хэдэн хүүхэдтэй интернетээр харилцаж байсан бэ? Яа, энэ миний юу ах. Ахнаас бичсэн юм. Цэрэг болооч. Анхнах гэсэн үү? Гэсэн аккаунттай та бичдэг тийм үү? Оо. Та бүгд нь л бэлэг эрхнийхээ зургийг явуулсан. Энэ бэлэг эрхний зургийг явуулж яах гэсэн. За, би явчих. Хамгийн гол нь энэ хүүхдүүд бүгд танд 13 настай, 14 настай гэдгийг хэлсэн. Тэгэхэд та секс хийж үзсэн үү? Чи өөрийгөө оролддог уу? Хөхөж үзсэн үү? Энэ гаж асуултуудаа улам л бичээдсэн. Энэ таны хувьд зөв зүйл юм уу? Би скэмж. Осож. Юу ч хэлмээр. За би таныг явахаас өмнө нэг юм хэлчихье. Би бол хөтлөгч Крис. Энэ бол бидэнд дунд нэртэй мөрдөн сурвалжлах нэвтрүүлэг. Камераа дээр. Өө. Миний царайд харагдах уу? Миний царай нэр бүх юм харагдах уу? Хүсвэл тэгж бол. За, би ч юм цогцтой юм. Бидний зорилго бол мөнгө авах биш. Энэ Ми царай нэрийг алга болгочих мөнгө авчидэх үү гэсэн чинь нэвтрүүлгийн ягаад ч царай нэрнээ л алгуулсан байгаа дах юм. Top Hats, welcome back. Thanks for 6 years. нийгэмд байгаа энэ гажуудлыг л засах. Нийгэм дуу өргөх. Яг тань шиг өчнөө гаж донтонгууд бидний өөр хүүхдүүд лөө шүлсээ хойжуулаад байж байгаа шүү дээ. Чам хин гэдэг юм. Би бол хөтлөгч Крис. За, зөв. Энэхүү хоёр ярилцлагаас нэг зүйлийг анзаарвал тэдний далд ухамсарт энэ үйлдэл нь хууль бус мөн болохгүй зүйл шүү гэдэг бодол огтаалга. Энэ нэвтрүүлэгт гарч байгаа нэг л зүйл зохиомл. Тэр нь бидний үүсгэсэн 13-аас 15 настай хүүхдүүдийн сошиал аккаунт. Одоо нэвтрүүлгийн энэ хэсэгт хохирч хүүхдүүдийн бодит ярилцлагыг танд хүргэе. Би тэр үед яг 13 настай байсан. Яг өсвөр насны дээр явж байгаа хохир байсан. Тэгээд манай аавын төрсөн дүү манай хамаатны ахмаас ойрын төрлийн хамаатны ах байсан. Манай эмээ минь дэвтэр дараа тэр үед би ингээд эмээгээ салхиад хонхорлсон. Унтахтаа бэлчээд ингээд өсвөр насны дээр явж байгаа болохоор би левжиг хэрэглэн. Тэр левжиг авч салаад унтсан чинь өглөөхтэй миний мөм ингээд бариас ирсэн. Би бүр тухайд ээж жоохон айгаа сандралаар яхаа мэдхгүйсэн. Тэгээд дараагийн өдөр ахиж хонхоор болоод би ахад ирэхгүй бистэй байхаас асуусан чинь манайх энэ удаа үнэхээр ирэхгүй гэж хэлсэн. За гэж бодоод тэр үед тэгээд дахиад тэр жоохон дотроо юм ахиж жоохон Хүний биеийн зөвшөөрлөг хүрнэ гэдэг маш буруу зүйл. Ялангуяа та насанд хүрээгүй хүүхдийн биед хүрч байвал тэдний аюулгүй байдал занхилж байгаа гэсэн үг шүү дээ. Эцтэй хэлбэр хэлж унтаагүй тэг өглөө ирсэн чинь бас өглөөс ирсэн чинь миний бүр момыг бариад ямар та момтой юм бэ? Зүгчээ амар хурдан цоглоод байна гээд тэрнээс би жоохон айгаад яг ингээд аавч хэлж чадаагүй яг бол яг миний буруу юм шиг амар санагдсан. Аавч намайг ингээд ойлгох биш намайг загнах юм шиг санагдаад тухайд би бараг энийг хэмээн зүг Гэтэ аав ээж загнах бах тий. Яах бол мэдгүй амиа мэдгүй. Яаж хүлээж авч магадгүй бах тий. Гэтэ бас арайчгүй юм болоо. Арайгүй юм болоо. гэдэг тийм ойлголт татсан гэх юм уу бүхэл охтыг угаасаа ингэдэм байна харна гэж бодсон. Тэгээ бүр жоохон том болоод нэг 14 15 настай болоод ирсэн чинь энэ хэвийн бус гэдэг юм мэдээд тэгээд аав ээж намайг загнахгүй гэдэг нь мэдээд ойлгоод яг аав ээжтэй хэлсэн. Тэгсэн чинь тэгээд дахиад тэр хүн алуу ингээд уурлаад зандарсан гэх юм уу танайхаа ингээд гэр бүлэж хүүс тэмдрээ шүү би ингээд чиний хаана амьдарч мэдэн шүү гэж надлах бүр ингээд зарлах хэлсэн. Ихэнх хүүхдүүд аав ээжээсээ айдаг учраас хэлэлгүй нуудаг.
Та хүүхдэд загнах биш. Энэ зүйл чинь болохгүй зүйл. Энийгээ битгий нугаарай гэд чин сэтгэлээсээ дотн ярилцаж сурах хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн хамгаалалт. Тухайд би нэг 14 настай болсон баг. Би яг хөгжмийн сургалтанд явдаг байсан. Тэгээ хөгжмийн сургалтаа би оройд харчаад ингээ яг манай хөгжмийн сургалт манай гэр хоёрын хооронд 3-аас 4 км-ийн хооронд зайтай. Тэгээ манай хөгжмийн сургалтаас ингээ ахуулаад нэг өвөө намаа дагаадсан. Би хойд ирэл жоохон тоодонгийн хүүхдүүд хүмүүсдэг олон нийтэнд би уусах боломжгүй. Тэгээд би намаа дагаад би газарлаад мэдээд автобуснасаа буугаад өөр ингээ газар явах гэсэн чинь ахил дагаад ингээ автобус буугаад намаа ингээд бүх газар дагаад яваадсан. Би ингээд дагаад мэдсэн бол нэлээд төрөлх гэж үзсэн. Тэгэд хөөрч өгөхгүйсэн. Тэгээс үлдээ ингээд үнэхээр салхсан болохоор би ингээд үлдээ аргаа бараад ингээд ахлаас аагаа намаа гарч ирээд аваач намаа хүн дагаад наа гэд жоохон нэг тийм холгосон манаагаа гарч ирсэн чинь тэр өвөө хараад шууд ингээ явцсан. Энэ охин ахыгаа дуудаагүй бол юу тохиолдох байсан бол та хүүхдтэй хараа хяналт тавьж тэднийг оройтох үед нь тосч авч байгаарай. Тэгэд ингээд хамгийн ингээд гол нь тиймэрхүү мөрнийхээ ганц болдол хөнгөн кейсүүд байгаа талбар уу мэдгүй. Төсөөлтгүй нэг тийм өвөөнөр байдаг 40-60-аас нэг өвөө тийм өвөөнөр гэдэг октод танаас ихэд ер нь бол арай болгоомжтой яваарэ. Хүн дагаад авал шууд томор тусламжгүйгаарэ. Юу л да одоос 2 жил өмнөхөр 15 байсан юм. 15 таа. Тэгээд 15 таахта даавар дээр нэг машины чейнж ах дээр нэг машиныхын шалмалын угаагаал тэгээ шалж малчийн угаагаал тоос машин орчил нэг Японоос машин оруулж ирдэг байхгүй. Тэгсэн харин нэг өдөр намайг гэрт яг ингээд орой унтах гад 9 гүрж явах дуудахгүй. Ханд хүрээд ирэх шиг. Тэгээ би дотроо бодохнаа одоо машин тэргийг нас ахад шинээр машин буусан болов гараг машины шинжүүл юм их бахтаа гэж бодоод яваадсэн чинь жоохон халан цуу тэгээд бас нэг юм барьцсан. Тэгээд аханд үйшээ суунаа шиг. Тэгээд за хаяасан гэдгсэн чинь ахан чамд үнэхээр хайртай нэрэ чи миний өстө ганц хайртай дүүмэн юм шүү дээ. Ахан чамд өстө мөнгө өгнө гэдэггүй. Тэр үедээ заашгүй мөнгөтэй болоо сайхан мөнгөтэй болох юм да. Ахын сахтуудаар дэлгэмдүүлээ сайхан мөнгө авъя даа гэж бодсон чи харин ахын боог өгөхөд өгөөч гэж сонирхтой. Ёс зүйгүй байдал тань нүртэл ийм хэмжээнд үржигсэн гэж юу? Насан туршаагүй эрэгтэй хүүхдэд ямар санал тавиад байгаа юм бэ? Тэгээд би тэр үедээ бодоод юу яхаа та юу солиороод байгаа юм бэ гэж бодоо. Тоглоод байгаа юм гэдгсэн чинь үгүй ахын тоглоогүй ч ихнээсээ ахын өөр хүн битээлээрээ. Тэгэхээр та одоо болоочтой ийм үж юу исэн бэ гэдэг. Тэгээд тэр үедээ шууд машинаас нь буугаа шууд гэртээ ярьж унтаад. Тэгээд тэрнээс хойш тэр ахтай ерөөсөө олбогддог. Хэд орчихсон юм бэ? Манай автал ойролцоо одоо нэг 40 жавал хүн байгаа. Ганц бие хүн байсан юм эсвэл эхнэр хүүхдтэй хүн байсан. Эхнэр хүүхдтэй хоёр үлөө 3 хүүхдтэй. Би 15 настай. Тэгээ жилийн өмнө нэг фэйсбүүкээр нэг хүүхдтэй танилцаад найзууд болсон. Тэр найзтайгаа хамаг асуудлаа яриад тэгээ тэр найз маань намайг ойлгоод тоор айгүй гоё татсан болсон байсан. Нэг удаагүй байжсэн чинь нөгөө над руу чадчихээд бас өмнө ганц уулзчаач гээд тэгээ би ээжэд худлаа яриад ээжээ би дэлгүүр гарчаад ирээгээд тэгээ гарсан чинь гараад чадчихээд би ингээд ахтайгаа явж байгаа маа нэг харан өнгөтэй машин байсан. Тэгээд машинд нь ороод суусан чинь нэг ах байсан. Тэгээд сайн уу дүү би төгөлдрөө ах байна. Хоёулаа төгөлдөр дээр очие гэд гисэн хөдөлсөн. Гайхаал байжсэн чинь тэр ах машинаа зогсоогоол тэгэл би тэр төгөлдөр чинь ингээ надад тэгжсэн. Тэгээ би яг тэр үед гайхаад төгөлдөр хаана байгаа бэ? Битээ худлаа яриад байгаа чи гээд тэгсэн чинь тэр яа одоо нөгөө садаж чадлыг гэдэг группийн чинь тохирогч штэ. Чи зүгээр дуугаа миний хэлсэн юм хий гээд над руу уурлаад тэгээд би бүр уйлаад тэгээд би бүр айгаад тэр ах миний ингээд бүх хувцсыг тайлаад тэгээд ингээд миний зургийг ингээд авсан. Тэгээд дараа нь ингээд миний ингээд биенд амар хамаагүй хүрээл чи ингээд аав ээжтэй хэлэх юм бол би чиний энэ зургийг чинь ингээд
аав ээж чинь үзүүлэн, ангийнхан ч үзүүлэн, фэйсбүүк гэхээр татсан тэгээд би бүр үнэхээр юу хийх юм мэдэхгүй. Тэгээд заагаа ойлголоо гэх тэгэл би буугаар гарсан. Хүүхдэд нэн чухал зүйл бол гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн харилцаа. Та хүүхдэд загнаж зэмлэх биш. Тэднийг сонсож үзэл бодлыг нь бас хуваалцдаг байгаарай. Энэ сэдэв бол маш хүнд сэдэв. Бид эдгээр гаш томтнуудаас үр хүүхдүүдээ хамгаалах нь хамгийн чухал асуудал болоод байна. Харин бүрвтэй. Нэг хүнтэй хаягаар танилцаад нэлээд удаан харьцсан юм аа. 2-3 сар. Гэтэ олон хүний зураг ашиглаагүй. Өөрөө л байсан л та. Болцоонд үрээгээд тухайд хойнтон дөрөшөж үзээгүй. Тэгээ болцоонд үрээхэд амар догтлоод зөвшөөрчихсэн байхгүй юу. Гэтэ тухайд намайг 14-5 таа байсан мэдчихсэн. Тэгээ надад насаа хэлэхдээ 20 гэж хэлчихсэн. Амар ахмаа гэхэд зүгээрээ ивэл штий. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэдтэй ивэл нас гэж байхгүй шүү дээ. Хүүхдийн гинэ итгэлийг буруугаар ашиглана гэдэг хамгийн том нүгэл. Хүний ясанд баймаар үзүүл шүү дээ. Чамайг гадааны хүлээлгээд байх юм аа чи даарч байгаа чи ороо бийж би жоох удах юм шиг байна гэд кино үзэх хоёлаа үзэл тоглох моглоо гэд. Тэг би яарч исэн болохоор та ингээ урд юм авчгаа хоёлаа таны гэрээс гарья би ингээд яарад байна гэд би тайлбарлаж хэлсэн баггүй. Тэгсэн чинь би өгөн чамайг манай хэрэг уудах байх гэж бодсон. Хоёлаа бүр ингээд гоё татан болох байх гэж бодсон ингээд. Тэгэл тийм хэрэг өрнөл би гарахаар болсон чинь үгүй яах вэ ингээд кино миноноос тийм үзээд хэрэг надад тийм тохиолдох юм бол өстой юу хүн байсан. Тохиолж унаагаал хав байдгаас авахал яаж ийж байгаа тацтал гарна өстой юу хүн байдгийг гэж боддог ч гэсэн яг цараад болоод ирэх юм бол тамиртаа Яаж болов өвдөө тэр хүн яаж ч өвдөжсэн хамаагүй улам илүү өвдөхөд өөртөө таашаалдаг байлхаг амар илүү үзт юм лээ. Би ихтэй тийм болж байгаад яа намайг өрөвдөхгүй байгаа юм бол яа намайг өвдөж ийн гэж бодохгүй байгаа юм бол болж болохгүй юм байна. Тэгээд ингээд мянга орлоод тэг ингээд амнаас сүлдээ бүр ингээд аваа гарч чадахгүй. Найзуудтай ингээд хэлий гэхээр зэрэг бүрхгүй тэг ингээд намайг тийм юм болсон гэдэг юм мэдчихвээ. Намайг тийм муухай юм хийсэн гэдэг юм мэдчихвээ. Тэгээд нэлийн хэдэн сарын дараа жирэмсэн болсноо мэдээ. Тэгээд тэр хүн хэлсэн чинь ингээд таахгүй шууд бүх юмараа болгорлоод явцсан. Тэгээ яахаа мэдэхгүй ээжээс айгаад хэлж чадахгүй бас нэг сар болсон. Тэгээд аав ээжтэй бүгднийг хэлээд уучлахгүйгээд өгсөн гэж боддгийсэн. Тэгээд би ингээд тэр үедээ зулбуулахад бүр амар хэм хийсэн. Муухай ч гэсэн санаа зовоол. Үеийнхээ хүүхдүүдээс ч гэсэн санаа зовоол. Цагдаад мэдүүлэг өгөөд хайлгуулад олоход тэр хүн 20-т биш 30-т өгчээсэн. Тэгээд ихнэр хүүхдтэй болж таарад. Тэгээд ер нь охтодтой хандаж хэлээд хүн ингээд бинд чинь дураараа хүрэх юм бол эзэж битээ ингээд санаанд өөрчлөлээ. Эсвэл юм байдаг юм гэж битгий бодорой. Эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хүүхдүүдтэй хараа хяналт тавиад хүүхдүүдтэй ярилцж байгаарай. Энэ төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаатай хамтдаа тэмцэж хүүхэд болгоны аюулгүй байх ирээдүйн төлөө хүүхдүүдийг хамгаалахын төлөө хийж байгаа юм шүү. Нэгтэй хэр түгээмэл тохиолддог бол. Би одоо ингээ хүүхдтэй болол яг үндэнийг бас мдэггүй байсан надад илүү зүгээр байх гэж бодод байхгүй түгээмэл биш бол амар их баха тийм гэж юу одоо ингээ 100 хүүхэд байхад тэддэн тохиолдохыг та нар түгээмэл гэж хэлэх гэдэг. Мэдсэн дээрээ одоо ингээд юу гэдэг
Одоо манай гэрийн ингээл гэрээ ойр хавь мав сургууль хүүхдийн маань сургууль мургуул дээр ингээ те яг энэ хавьд ийм те бэлгийн хүчтэй хийлгэж ингээ амьдрдээ шүү гэвэл би мэд чи надад илүү дарамттай санагддаг. 100-ын 50-60 арай гүү гэлхүү дээ. Тийм ч юу what the fuck. Хөр байгалахаа. Хүүхдийн хүчээр хийлэл хэр түгээмэл вэ? Хэрв би хүүхэдтэй болвол хүүхэд маань хүчээр хийлүүлэх магадлал хэдвэ? What the fuck? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд даяар 2-17 насны хүүхдүүдийн 50-аас их нь хувь нь 1 тэрбум гаруй хүүхэд жил бүр ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Физик, сэтгэл зүйн дарамт, занал хийлэл, бэлгийн хүчирхийлэл ба үл хайхрах байдал гэдэг. Бэлгийн хүчирхийллийн магадлал. Судалгаагаар 5-аас 1 хүүхэд эмэгтэй хүүхдүүдэд 20%-тай, эрэгтэй хүүхдүүдэд 14%-тай бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж тайлбарладаг. Holy shit. Энэ бол амар их сонсож байна. %20 гэж юу гэсэн үг юм бэ? Гэхдээ 50-60 ч угаас худлаа сонсож байгаа байхгүй юу? Гэхдээ 20% чинь ч амар их байгаа байхгүй юу? 2% байсан бол би мдээгүй энэ дээр maybe 2% ч их л дээ. Гэхдээ юу гэдэг 2% бол яг уу те 100 хүүхдийн 2 нь те миний хүүхдэл дээр нь биш байгаасай гэж би бол найдаад баг мдээгүй энэ дээр санагдана. 20% гэдгийг мэдчингүүд те энэ чинь ингээд бэлгийн хүчрхийлэл хийгээ шоронд ороод буцаад гараад ирсэн хүн ингээд миний эргэн тойронд те миний энэ те ойрын 1 км диаметр дотор амьдарчээвэл боломжтой байхгүй юу? Амар ихгүй. Тэр би мэдчихэвэл ингээд тайван сууж чадахгүй штэ. Хүүхдээ өглөө өөрөө үргэж өөрөө авна штэ. Тэгсэн ч бараг нэмэргүй байгаа штэ. Жил бүр штэ. Цааш чинь бол физик хүчрхийлэл юм байна. Бэлгийн хүчрхийлэлд бол бүр яг амьдралдаа тохиолдсон юм байна штэ. That's crazy. Тэгээд гол нь яагаад бид нар баг гэж бодоод байгаа вэ гэмүүд мань баг гэж бодсон байггүй гол нь хүүхэд маань үгүй хэн нэгний хүүхэд бэлгийн хүчрхийлэлд өртсөн болвол тэрийг эцэг эхчүүд нь нуух байхгүй юу? Хүүхэд нь ч гэсэн өөрөө нуух болохоор бид мэддэг юм байна. Тэгээд хүүхдүүд чинь хортой шүү дээ. Тэгээд наа чи өчнөдүүлсэн шүү дээ. Тэгээд яг үндэ лалрын шүү дээ хүмүүс чинь хүүхдүүд чинь өсвөр насны хүүхдүүд ялангуяа те новшин юм хамгийн муухай юмнууд өсвөр насны хүүхдүүд бичдэг шүү дээ. Тэгээд би биний тэгж гадуурх шүү дээ хэлсэн шүү дээ. Танд хамгийн чухал нэг зүйлийг хэлье. Таны хамгийн том дэмжлэг бол манай YouTube хуудсыг лайк, subscribe дарж мөн share хийх юм. Ингэснээр та манай контентуудыг цаг алдалгүй үзэх юм. Энэ аюул сайн уу танилцъя гэсэн ганцхан шатнаас эхэлдэг. Энэ харилцаа хаа үрж болохыг та харлаа шүү дээ. Та энэ нэвтрүүлгийг үзээд миний хүүхэд аюулгүй гэж бодож байвал би танаас дахин нэг асуулт асууя. Таны хүүхэд аюулгүй гэдэгт та итгэлтэй байгаа юу? Энэ аюул хол биш. Хүүхэд болгонтой ойрхон байдаг. Хүүхдүүд айсандаа аль эсвэл эцсэндээ энэ зүйлийг хэлэлгүй нуудаг. Тэдний энэ чимээгүй байдал гаж донтнуудын хамгийн том давуу тал. Бид энэ нэвтрүүлгээр үнэн бодит аюулыг худал хуурмаггүйгээр ойлгуулах гэж оролдлоо. Хүүхэд бол буруутан биш. Гол буруутан бол тэдний итгэлийг ашигладаг гаж донтнууд. Тэдний сул талыг агнадаг предаторууд. Энэ бол эцэг их болгоны ихлүүлэх яриа. Багш болгоны анхаарах асуудал,
Нийгэм тулгамдж буй бодит аюул. That's crazy. Бид энэхүү контентыг эхлүүлсэн шалтгаан нь улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг эдгээр гаж донтнуудаас хамгаалж сүүдэрт нуугдж буй аюулд гэрэл тусгах юм. Бид олон нийтийн сэрэмжийг нэмэгдүүлэн хууль хүчний байгууллагатай хамтарч эдгээр предаторуудад зохих ёсны ял шийтгэлийг олгох зорилготой юм. Энэхүү нэвтрүүлгээр гарах боломжтой предаторуудаа чадах бүхнээд ажиллан гаргалаа. 3 эпизод дараагүй. эпизод 1 2 3 гэж. Ахаад маш олон предаторууд байна. Маа нэвтрүүлэг ямар нэг ивент тэтгэжгүйгээр зөвхөн бодит аюул болон үнэн мэдээллийг олон нийтэд хүргэх хэмтэлээр ажилладаг. Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжихийг хүсэж байна. Та манай Among You-ийн мерчендайсыг худалдаж авах. Мөн доор гарч буй дансанд сэтгэлийн дэмжлэгээ өргөөрэй. Таны дэмжлэг манай үйл ажиллагааны зардал болон хүүхдийн аюулгүй байдал чиглэсэн үн цэнтэй контентоо үргэлжлүүлж илүү олон гаж донтой предаторуудыг барьж цар хүрээгээ тэлэн өргөжүүлэхэд маш том тус нэмэр болох юм. Бид гаж донтнуудын эсрэг тэмцэж хүүхдүүдтэй аюулгүй амьдралыг хамтдаа бий болгож чадна. Эцэст нь энийг үзэж байгаа предаторуудад хандаж хэлэхэд чиний бичсэн чат, чиний хийж байгаа алхам бүр баримт толон үлдэж байгаа. Би удахгүй чамтай уулзах бол. I am the danger шалаа штэ. What the fuck? That's crazy. Хэж коммент унших юм байна. That's crazy. Өмнө юм контент хийжсэн шал өөр контент хийгээл хийж байгаа юм шүү дээ. That's crazy. Үдсэн педагогууд нь хүүхдтэй уулзах арай нөгөө писта биш байгаа гэж талартах нь шүү. Харин тэгэн шүү дээ. За, надаа ямар линк байна? Шингэсэн явуулсан линкийг сонирхъя. Тусан өрөөнд би баймаар байна. Би сайхуусын тэнгэр шиг баймаар байна. Усан баатар хүндийгөр нэр минь цөөр. За дууг дараа сонсно. Дууг дараа сонсно. Мөмиг бол мэднэ. Бум. Энэ дууг өсгөө Чингис аль нь явуулсан байна? Чингисийн би саб дарсан байна. Тэгвэл Дэси байхаа болоо Чингис болсон юм уу? Дэсигийн бахан дуу байгаа юм уу те? Окей, дүүдээ сонсгол юм байна. Оо тэр ах шүү дээ. What is this? Бакко. Ахварлана. Оо. Тэр нэг стрим хийгээд байна шүү дээ. Кихтэр.
Holy shit. What the fuck is this? Монгол улсад явах хаа. Эсвэл 2 цаг хийгээл мэдгүй л. Монголцтой таарал дийлнэ гэж бодож байна уу гэдэг комент байна. Тэгэл дийлгүй хуу амаа. Эн тэгэл сайнараа л хичээн штэ. Динамик ингэлтэй. Гоё асуултанд хариулнаа залуучууд. Гоё асуултанд гоё хариулна. 5 TV хүүхдүүд алах уу? Огцсон байна дөө. Саунд TV хүүхдүүд үнэтэй. За өөр юу үзнэ ярьжлаа. Нэг юм ярьжсэн юу байлаа? Зодл. Өөр юу нэж ярьжлаа? Lost юу болсон? Окей, Lost-ыг хэдүүлээрэй. Дайралцсан ч гол нь урт үйл хөдөө шат. Мөн тийж бодох юм. Болж штэ. Йоо. Шингил зөрөө. Өндрийн зөрөө. Яа, энэ хүүхд бүр шаалгах. Саний мод өгсөн байх. Минут үлдсэн. Толгоор тэрвж болт ёо. Гэж нөө заагаад Саунд юу? Энэ He got destroyed. Дайралцсан. Эртний эдишн. Энийг үуч амжихгүй мэн одоо 2-оос стрим штэ. Тий, 2-оос зөдөө Samsung-ийн event үзэн. Хэдүүлээ 1:30 гээд амрах гэдэг. Одоо нэг 10 минут видео байна уу? Ээж өөрийн дууг сонсох уу? Чойроо гинэ. Окей. За guys, би одоо HD стрим хийж байна. Та нар нэг муухай битвчээрээ маа ээж харна. Би хүсвэл аавыг оруулаад ирнэ. Одоо ээжээс юу ч сохж аваа гэхээр за энэ чойроо гэдэг. Чойроо гэдэг нэг хүн байдэн штэ. Тэрийг одоо та юу гэж боддог вэ те? Ямар хоо ингэж боддог вэ? Яадаг вэ? Идэг вэ гэж асуусан заяа. Энэ цолгочод дуу сонсуулсан заяа. Чойроо гэдэг. Тэрэг нэг юм лацхан байгаа шүү дээ. Малацаныг сонсуулсан заяа. Нэг ээж реакшн заяа. Ээж бол энэ дууг хизээ сонсчоо гэж. Амьдралдаа хизээ сонсчоо. Нэгмэт энэ дууг сонсуулаад нэг юм. Яа, ватаг мэддэг гэрэлээ. Ээж таны тэсэн зэрэг одоо таны кин. Би шүтэ зума дяхан нөчр нөр замнат үгүй. Би мөртөө Монгол миний цусан тэсвэр. Өйдэн надад дуу сонсон заяа өөрөө. Тэнгүүд та сонсож байгаад ийм байна тийм байна гэж хэлсэн шүү заяа. Надаа ингээд энэ нөгөө мэндэ шүү дээ. Мэндэ хоёрыг хийсэн доо. Та сонсоод ийм байна тийм байна гэж хэлсэн шүү заяа. Энийг илүү чанартай камераар бичээд рeel бодож оруулах хэрэгтэй. Яа. Нэг ч ихтэй ингээд бүр ингэж. Нэг нь настай ингээд. За энэ ингээд юу нэр юм. Ямар тань. Looking off the short and soft jack. My feature do my dance like J Park. Someday you could be raised with be high song. That book all I song. Энэ дуу шүү дээ. 697 мянган хүн сонссон. За. Сарын өмнө. За. Тэгэхээр одоо би одоо. Атлаа. Одоо.
Мен камерын нагаад ташаа тэ. Sorry жаад. Цаг үедээ тохирсон тэгээд тийм шүү дээ. Тийм үү? Намайг хүсдэг. Яг энэ үед олоод байж болно. Тэгээд миний нэг юм нөгөө хит нэг юм хүүхэд халтсан одоо үзэгчин цаалцсан олон хувийн тэр юг авсан дуучин юу болж үлдэн шүү дээ. Тийм үү? Одоо 600 мянга гэдэг чи их хүн биз дээ. За мэдгүй. За нэг ийм доо байна. Энэ тэгээд энэ би ямар харагдаж байна? Нэг хөөрхөн шүү дээ. Ээждээ хүн дандаа л хөөрхөн харагдаж шүү. Тийм үү? За тэгээд та тэгвэл одоо ингээд та ер нь намайг юу гэж боддог вэ? Энэ урлаг хийж ийн яаж хийж ийн хүн хүссэн юм амьдрал энэ бидний энэ богино насны амьдрал бол аялал шүү дээ. Энэ хорвоо дээр ирж байгаа бага насны аялал байгаа. Тэр аяллыг яаж хийх нь тэр хүнээс шалтгаална. Зарим нь эрдэмтэн болж болно, зарим нь ингээд дуу зохиож болно юм шүү дээ. Тэгээд тэрийг яаж өнгөрөх вэ? Богинохон настай хүн чинь. Тэгээд тэрийг өөрийнхөө рол сайхан ингээд амьдарч чадчихвэл тэгэл жаргалж. Тийм тий. Та ер нь залуу настай ямар хуу дуу сонсдог байсан бэ? Тэр цаг үеийнхаа бүх л дууг л сонсон шүү дээ. Хурд, харанга одоо юу гэдэг. Тэгэл тэр үеийнхаа бүх тэр үедээ гарч исэн яг залуучуудын сонирхож исэн бүх дууг толтон сонсдог байсан. Тийм үү? Одоо ч толтон сонсож байгаа бүгдээр өгшин болцсон л. Тэгээд орчин үеийн залуучуудаас хүн мэдэх үү? Орчин үеийн нөгөө Мандибо гэд бид. Мандибо гэдэг. Тийм ээ. Одоо энэ дууг сонсон заяа. Одоо энэ Мэндэ бит хоёрын дуу. Мэндэ ч өөрхөө шүү. Одоо энэ ингээд 3.6 сая хүн сонссон байна. За вау. Монголчууд даяараа сонссон байна. Бараг дөөрөвтэй мөн үү? Та энэ дууг сонсоод ийм надад ийм санагдлаа гэдэг нэг тийм юм хэлээ шүү дээ. Та хоёр ч өгчөө зөвлөж өгч. За. Хамгийн жаргалтай хэсэг хамт харсан зүвтэй зүвтэй хэрэгтэй гэсэрүүтэй зэрэгтэй нас би яриаггүй гэхдээ тэр 14-тэй цифрлэгч би үүрэгтэй харин тэр эрхлэгч ингэртэй би супер хүч гарамт над чиг хүн бол хэрэгтэй чамаг би хардахгүй харамлдаг байх чамгүй бол тэр вачч тамалдаг байх чамаас бол төрөөч минь даргалдаг байх чамаар би жаргалаа хайгилдаг байх надаас бол чаяа чим хайгилдаг байх налмас чи надаас бол чивэрдэг байх намайг чи гэсэндэл блоклдог байх магадгүй хүнийг л харигдаг байх Түнрүү залуус тийм бичин гэвчтэр таахгүй Түндхэн чүрдгүй миний охин өдгүй Me shawty bed shoot it down hit them back J9 on my lap pussy boy take a nap Монгол хэрэгтэй гэсэрүүтэй зэрэгтэй За яар тань Өрхөн гоё. Гоё доо байна. Маш их айтайхан. Тэгээд миний хүүгийн доонууд одоо ерөнхийдөө нөгөө насны яваад ингээд 23 4 хүрээд ирэхээр уянгийн тал руугаа ингээд нөгөө 50 тал руугаа орж ирж гэн гэж ээж нь харж. Их юм уянгийн тал руугаа одоо тэгээд 30 хүрээд 40 хүрээд 50 хүрээд ингээд явах юм бол наад дуунууд ч бүр юм уянгийн руугаа орох юм уу нөгөө насныхаа юугаар хэлбэлзээд энэ дооных нь өнгө аяс нь өөрчлөгдөж байна. Ээж нь бүр 18 настайгаас эхлээд зөвлөлт бодоос сурж исэн ч гэсэн нөгөө тэр үеийнхаа нөгөө pop rock бүх дууг сонсдог байсан тэгсэн мөртлөө ингээд нөгөө насаараа тэр сонсдог юм нь хүртэл өөр болдог байхгүй юу. Тэгэхээр миний хүүгийн юу ч гэсэн ингээд жоохон юм уянгын талдаа ингээд жоохон юм зөөлөн болж эхэлж байгаа насныхаа хязгаараар эхлээд амар хорс түү гэсэн юмнууд байсан бол одоо ингээд зөөлөн болж ингээд өөрчлөгдөж гэн гэж ээж нь харж байна.
За тэгээ ер нь намайг анх дуу хийж эхэлж байхад юу гэж бодож ирсэн. Тэгээ одоо юу гэж бод. Яг үнэнгээр нь хэлээ шүү. Тий анх дуу хийж эхлэхэд нь би ямар юм дижитал ийм хос орон зай хөгжимгүй ингээд дуу хийдэг гэдгийг мэдгүй хүн байсан шүү дээ. Тэгээд энэ бодда модда одоо орчлон ертөнцийн өөрчлөгдөд бараг хөгжимгүй юугүй ингээд дуу хийдэг болсон гэдэгтэр одоо би ойлгоо. Тэгээд үгүй энэ дижитал энэ орчин үеийн 3D хитэн дийчүүдээ орчинд ингээд дуу зохиож аваад бол мундаг байна л гэж хүлээлж. Тэгээ өөрийгөө хөгжүүлж чадчихна. Хүн энхэн богинохон наснд өөрийгөө хөгжүүлээл уран бүтээлээ гаргаад тэрийг ингээл үлдээх ёстой гэж. Тэгээд миний хүүхд гарвал тэр хүүхд миний хүүхд сонсон дээ. Тийм шүү дээ. Нэг хип хоп. Тэгээд ингээд хүүхд гарч ирнэ тий. Та ер нь намайг ямар хүнтэй суугаасаа гэж боддог вэ? Энд нь их халамжтай миний хүү тайртай хүнтэй суугаасаа гэж боддог шүү дээ. Яг тэгвэл чи ч өөр ямар ч амьдралд ингээд нөгөө нэг яахгүй бүх юм ингээд бэлдүүлээ сурсан юм чи. Та чинь бүх юм чинь бэлдээлээ чинь ингээд явдаг. Ээжгээ юм хүнтэй суугаарсаа л гэж бодож байна. Тэгвэл чи дийхгүй ш. За баярлалаа. За ээж явлаа. За баяртай гэж. Баяртай. Бити миний дүрсийг гаргаарай. Ээж нь. Ээж таны тэсэн цэрэг одоо таны кин. Бишүүдэ зугаад ялан нөчр нөр зам not to breathe. Ойво. Ойл. Навал стрим хийж чадвал манай ээж бол эсрэгээрэл хэвсэн. Ойл. Galaxy Unpacked is starting. Хоёроос үстэй. Am I tripping? Одоо хоёроос гэж юм хэлсэн шүү дээ. Хоёроос хэлсэн. Таандас Монгол үзэхгүй. Дараа нь үзнэ. Энэ одоо дуу сонсох бодлого л байна. За ямар хөөрхөн видео ихтэй. Гоё юм аа. Ээжин дэмжээл. Энийг үзсэн санаа. Магнис зэрэг одохгүй сэрх хаа. Линк чек. Атархад энэ гоё штэ. Одоо ч манай ээж бол хөвчлөлтүүлтэй. Чи жоохон хөгшин болоод те ингээд уянгийн чиглэлийн дуу хийвэл ингээд би сонсоор байгаа байхгүй. Би ч ингээд те хөгшүүн штэ. Энэ би сонссон штэ. Би ядраад шаахгүйсэн байхгүй. Энэ үеийг ядраад байгаа байхгүй. No, I can't. Бас нэг хүүхдүүдийн стил байгаа юм байна шүү дээ. Юу илээ? Нөгөө Balenciaga өмсдөг стил гэж шаагаад өстө. Balenciaga ч аим үнэтэй шүү дээ. CT-ш Balenciaga авч чадахгүй шүү дээ. Та нар чадахгүй юм биш. Яагаад худлаа шаацгаа тий. Тий. Opium юу лээ? Бүр тий Opium залуучууд тий Balenciaga-аар хувцлах хэвээр. Тэнгүүтээ нөгөө бүгж аксессуарны брэнд чи үлээ. Тэр чи үлээ. Чад. Chrome Arts үхстэй. Тэр шаад яа. Гэ амар үнэтэй штэ чад. Тэ. Balenciaga-аас амар үнэтэй штэ. Бэнсэ гороож тэг нэг өөртөө нэг тэ боссын зүг авч байгаа байхгүй юу? Арьсан зүг. Тэ үлдсэн насаараа зүг гэж бодоод мань нэг сая гарангаар зүг авч байгаа байхгүй юу? Тэ. Мэн зэ Дубайд байгаа тэ Louis Vuitton орж үзлээ. Окей. Цүнх 6 сая гэж байна. Louis Vuitton бол хамгийн хямдхан luxury brand. Тэ Chanel орлоо. Цүнх 20 сая гэж байна. Holy shit. Balenciaga чинь тэр хавцаа үнэтэй штэ.
Тэг чи ингээ нэг жижигхэн паскын цүнх штэ хараад идэж. Ингээ том цүнх болох юм бол 20 40 50 сая штэ. Зүгээр л маншигаа 5-аас 10,000-аар цомцаа л та. Бодол гişаал та. Тэрхэн л уцчихжээ л те. Chrome Arts ч айр үдэн штэ. Мэн ингээ 1000 $2,000 бүгч зүүмэргүй штэ. Хөлгийн шаа хэрэгтэй. Тэ хөлгийн шаа ер нь бол тий. Зөв ер нь бол. Тэгээд яг үндэ нэг тийм ориг гэж худлаа шахаа байх хэрэгтэй байхгүй юу? Угаасаа би ингэж хувцламаар байсан. Би хөлгийн шаацсан. Гоё л харагдчихаас тий. Тэр ингээ тий тэр ингээ нэг ичих биш. Угаасаа бахархах хэрэгтэй байхгүй юу? Пста би угаас сая 600 зөвхөн 16k авсан. Хартаа $1,600 бүгд 16k яг л адилхан шүү дээ. Дотор нь яг төмөр байна уу? Титан байна уу? Миний төмөр хамаагүй гоё л харагдчихсан дээ. Нэг амар нэг тийм сонин би нэг Инстаграмдаа нэг рил үзсэн юм аа. Нэг үгтэл ингээд обон байхын тулд плэсэг өмсөх хэрэгтэй энэ төр гэл. Гэж би яг нэг Дубайд яг ориг дэлгүүрлэн ороод цэцэг гэж. За мен бол амьдралдаа тэ мэдгүй пста би Chanel-ийн цүнх үүснээс би машин аваад унтсан. Тэр санагдаад байгаа юм. Миний тархинд пста. Авах мөнгө байгаа л та. Гэхдээ би авахгүй байхгүй юу? Тэгээд тэр ингээд ярьж байгаа гол нь яг ингээд брэнд нь гол юм шиг. Мэдгүй миний тухайн үед бол манийх нь хувьд болонгоо те эмо стил нь ч юм уу те нэг тийм улаан хар өнгөтэй ийм цамц мөртлөө улаан хар өнгөтэй те нэг конверс өмсөхтэй. Конверс бас тухайн үед үнэтэй л байсан л та. Манай бол хөл конверс захаас 25,000-аар аваад өмсдөг байсан. Гэхдээ стил конверс өмсдөг байсан байхгүй те. Одоо нэг 200-300 мянга гэж ааш конверс чинь. Balenciaga гэж авах хэрэгтэй байхгүй. Тэгээ Монголд байсан ч хэрэггүй юм өрөхгүй байхгүй. Тэ штэ пста. Бодолтой. Би ингээ обон хувцлаханд бол ингээ Balenciaga-гийн тэ нэг жакет шаацсан, өмдийн шаацсан тэнгүүтээ Chrome Arts ингээд зүтсэн. Literally би ингээд нэг өрөө байр өмснө гэдэг чинь надад амар тэрийг сонсож байгаа байхгүй юу? Rolex шахав роогүй лээ биста. Rolex Molex. Тэ. Надад би одоо ингээд өнөртөө өсмөсөө ингээд өвөөд өгж байгаа байхгүй юу? Гэрээс гарахгүй юм биш надад өнөртөө ус хэрэгтэй. Өнөртөө усч байлаар үнэтэй юм билээ шүү дээ. Манай ээж нэг гадаад явж ирсэн надад нэг Chanel-ийн өнөртөө ус л өгсөн. Тэгээ бисаа гадаад явангуудаа эмөө өвөөд ингээд эмөө өвөө ээж ингээд өнөртөө усч биста 800,000 гэдэг юм биш шүү. Тэ, ер нь бол үнэн шүү дээ биста. Just buy skins man. Тэ мэн ч сая скинүүдэд зарчлаа шүү дээ. Яг хөө манай инвестмент шаацсан л дээ ингээд скинүүд аваад. Тэ. Манай Chrome Art-ийн бүгд чаасаас нэг lightning strike шаа. Би Balenciaga jacket шаснаас нэг Doppler шаа. Doppler butterfly шаа. Би буцаага зарчж болох байхгүй юу? Үгүй адилхан биш. Би гол аав нь үнийн өсгөөд буцаага зарч чадна. Тэ Balenciaga literally 100 сая төгрөгийн скинтэй байлаа шүү дээ надад. Мен сая зарчлаа шүү дээ. Wow. Easy money. Money is back. Үнэн бараг өссөн баха ойчгүй бол яг зарим нь унцсан л та. Гэхдээ Balenciaga-гаас бол хамаагүй унахгүй л дээ. Тэгээ Balenciaga яг авж байгаа хүн хизээч тэ энэ өмсөн Balenciaga авна гэж бодохгүй байна. That's still something. No, it's not. Balenciaga-гийн дундаж шүү 4 сая байна. Хөө тийм үү? Хямдхан юм шүү дээ. Яг үнэндээ. Balenciaga чи mid level брэнд юм байна шүү дээ. Бас амар сони юм биш мэн мэд жавлаа шүү. Өмнө би ингээл те LV чинь хамгийн үнэтэй гэж боддог байсан аахгүй юу? LV чи хямдхан брэнд юм байлээ шүү дээ. That's crazy.
Chanel ч хажууд намайг үнэтэй. Chanel ч юу л юм лөө. Chanel Louis Vuitton-оос баг 3 дахин үнэтэй брэнд юм байлаа шүү дээ. Мэн ингээ сая ингээ цүнх авч байгаа байхгүй юу? Яг ингээд Pull&Bear гэдэг одоо H&M тэ Uniqlo шиг нэг юм fast fashion тэ хамгийн budget брэндүүд байгаа шүү дээ. Нэг юм арьсан цүнх 160 мянга гэж авахгүй яг. Literally яг 160 мянга. Тэнгүүтээ Boss болон энэ олонгууд Pull&Bear за H&M-ийг л биччихээ заяа. Та нарыг мэддгээр нь Pull&Bear мэдэхгүй байж магадгүй Монгол хүмүүс мэддэг болохоор. Тэгсэн чинь юунд олонгууд юу руу оронгууд Boss олонгууд тэгээ Boss ч бас хоёр өөр юм байлаа. Нэг нь Boss, нөгөөт нь Hugo Boss. Тэгээд нэг нь илүү үнэтэй, нэг нь арай амтхан юм байлаа. Тэн чинь олонгууд 1,600,000 гэж байгаа байхгүй юу? Тэгээд мань Chanel орж байгаа байхгүй юу? Chanel руу оронгууд 16 сая. Юу нь бол баг адилхан. Яг гоо энэ хоёрын хоорондоо чанарын зөрүү maybe 20% ч юм уу 30% яг чанарын зөрүү байгаа. Тэ. Тэгээд шошгоо наагаад энэ хоёрын хооронд чанарын зөрүү байхгүй. Тэгээ би 16 саяын зүг авах уу, машин авах уу би бүр юу ч бодохгүй машин авна. Гэхдээ эцэст мөнгөө өөрийнхөө дуртай юмд үргэлжлэн гретинээс нүстэй бос хүмүүс шиг опиум байх гэж олдох шүү. Үгүй ээ. Дуртай юмдаа үрнэ гэдгээс илүү эхлээд хэрэгтэй юмнуудаа үргэх хэрэгтэй байхгүй юу? Би байргүй байж, би машингүй байж, тэ хамгийн анхдагч хэрэгцээнүүд байхгүй юм байж, би тогныхоо гэрийнхаа цөөхөн мөнгөийг төлж чадахгүй байж би Chanel-ийн зүг болохгүй байхгүй юу? Би хэдий дуртай байлаа ч гэсэн. Тэ би хэдий Counter Strike тоглоом тэ энэ видео тоглоом дуртай байсан ч гэсэн би тэ байргүй байж 16 саяын Butterfly барьж болохгүй байхгүй юу? Тэ байртай байсан ч стил надад болохгүй л санагдаж байгаа юм л та. Гэхдээ бас миний нүдэн дээр бас excuse өөр болсон л таа. Тэ excuse-ийн нэг юм зургнууд байсан. Одоо эдгээр чинь ингээд брэнд байхгүй. Одоо энэ X ч гэсэн тэгж ярьдаг л байсан л та. Тэгээ миний нүдэн дээр хүн өөрчлөгдсөн л тоо. Яад юм бол мөнгө өнгө өөрчилж юм болов. Maybe. Ингээ бүх юм нэрээ би дахиад 10 байр авсан ч мөний мөнгө дуусахгүй бол ингээ хувцаавал эхэлдэг л баг л та. Тэгээ үнэхээр барагдчихвал мөнгөтэй байгаа юм л та. Тэ зүгээр хитрхи их мөнгөтэй болчоор өөрчлөж жиж магадгүй. Тэ тийм болоогүй л бити тэ don't buy Balenciaga, don't buy Chanel, don't buy Boss. Аашаа. Донд орох гэж. Анаа ихтэй яг дэндүү баян л та. Тэ. Яг одоо ингээ номер 1 байгаа стримерүүд нь штэ. iShow, Speed, Kai Cenat. Тэр хоёрыг нийлүүлсэн хэмжээний network гэрийнх нь нэг бол нэг flash нотой байгааг боддоо. That's crazy. Гүрмүүд X-ийн байгаа бүх мөнгийг нийлүүлсэн хэмжээний мөнгө трейний нэг флаш дотор байгаа гэж бодлоо. People are crazy rich. $100-аас дээш сая доллар зөв криптогоор байгааг бодлоо. Яагаад энэ ойлгохгүй. Train X нөө Trainer X. This guy. Энэ сая биткойны уналтаар юу лээ $600 сая алдсан шүү дээ. Дөнгөж сая биткойн нэг 90 мянгаас 60 мянга руу унахтаа $600 сая алдсан. Алдсан мөнгө $600 сая. He's still rich. That's crazy.
Энэ хүн байгаа сте Counter Strike гэдэг тоглоом дотор байгаа хамгийн анхны weapon case. Энэ одоо ширхэг нь $240 гэж байгаа кейс. Надад 2хан ширхэг байгаа заяа. 3хан ширхэг ч лөө. Энэ яас сарын өмнө $100 байсан гэдэг одоо. $130. Одоо $240 болсон байгаа. Үнэ нь 2 нуурсан байгаа. Шалтгаан энэ пистайны энэ зах зээл дээр байгаа энэ кейсийг дуусгах чинь гэдэг одоо. Just imagine. Энэ тоглоонд хамгийн үнэтэй кейсийг бүр личерлээ дуусгаад байгаа. Одоо энэ одоо хийж ивсгээд одоо хамгийн их кейснүүдийг ютубер байгаа зөө. This man is killing CS2's cases. Opening weapon cases before they go extinct. Нэг хүний алхан дээр амьдраад байгаа байхгүй юу? Sparkles чинь юу ч штэ. Sparkles has nothing, man. Тэг мен юу гэж тайлбарлах юм. За би тагаар тайлбарлая. Okay, this is me. За B. This is me. Okay, maybe this is Sparkles. This is Anomaly. Okay. Anomaly Sparkles хамаагүй мөнгөтэй байгаа. Яг бол he has gambling sponsorships. За энэ Anomaly юм бол this is excuse. This is Kaisenat. Okay, this is Kaisenat. About here. This is I show speed. Excuse илүү том юм байна биста. This is excuse. This is Trenrex. Mr. Beast maybe about here. Maybe it's good in 2 шиг ч юм уу. Omni maybe Anomaly-гийн доогуурлага ах л та. Anomaly-тэй дөхөм гэхдээ нэг 70 мал хуваар ч юм уу. Maybe мен яг мэдэхгүй л байна. Броос. Mr. Beast, Mr. Billionaire штэ. Харин тий, Trenrex 600 сая доллар алж байна гэж чинь биллионер л байгаа штэ. Чи яг хэдэн доллартай вэ 600 сая доллар алдах зүгээр just өсөөл. Сая биткойны үн 30%-аар унсан. Тэгэхэд 600 сая доллар авчих юм бодтоо. Эсэ long биткойн бэл тэгж алгасан. Тэгэхээр энэ хүн чинь трейд хийхгүй штэ. Хүмүүсийн мөнгө бол аим шиг. Actually, Mio is bigger than me. This Mio. Maybe Oryx. Зайд Oryx шүү. 1.5 бол байгаа. 2 баг байгаа ч юм уу. Баг. Тавсаг гэлээ. За болио хэдүүлээ стримээ дуусгаад reset тэгээ 45-аас уулзъя за. Номерыг алдсан юм уу? Манай энэ мөнгө ирж штт. Тэ.
Reset stream 10 минут дараа болцъя. Oh, vape and VIP энэ хүн ч өөрсдөж байна да. Is this VIP vape? Мань нүд авч үзье. Хорлоо авахар навсаа. Зайлцал биш. Би одоо VIP vape татаа. Одоо vape team бэт юу? What the fuck? I didn't know. Эд тийм мэдгүй. Энэ хорлоо надад авч ирсэн шүү дээ. Би хорлоо дээр мөнгө өгөх юм шүү дээ. YouTube асах юм уу? YouTube YouTube давхраснаас нь. За. Бай. 10 минут оролцсон. Би нэг 0 минут орчоод тэгээд нөгөө thumbnail thumbnail-ээ татаж бэлтчихэд тэгээд яй. Thumbnail thumbnail-ээ бэлтчихэд нэг коло авчираад гүсэ. Maybe 60k. Is this 60k? Damn, 60k is actually expensive. Би vape чи 30 мянга л хийж боддог байсан шүү. Нэр юм уу? За, бистэ Steam-ийг дуусглаа.